Орой мэнд хүргэе үзэгчдээ улсын хурлын хамгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн өргөдөг улсын хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн энэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Баке оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Агриппарын Баке 1976 онд Баян-Улгийн аймгийн Улгийн хотын 1-р 10 жил, 1980 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг тус төгссөн. Эдийн засагч мэрэгжилтэй эдийн засгийн ухааны доктор. Тэрээр 1980 онд Зүүн Хараагийн сангийн аж ахуйд эдийн засагч, 1980 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн тэнхимд багш, 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн онлын тэнхимийн эрхлэгч, 1996 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн нийгмийн эдийн засгийн албаны проректор, 1997 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн факультетэд декан, 2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалтын албаны проректороор тус ажиллаж байгаад 2004 онд Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон юм а. Улсын их хурлын гишүүнээр ажиллах энэ хугацаанд 2005-аас 2006 онд Монгол Улсын их хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Түүнчлэн 2009 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн шинжлэх ухааны албаны проректор, 2010 онд санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2012 онд 6 дахь удаагийн Улсын их хурлын сонгуулиар Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон 4 дахь жилдээ ажиллаж байна. Монгол Улсын их хурл Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг батлан гаргахаар ажиллаж байгаа тийм ээ, ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойрын хугацаанд шаш чатны хилцүүлгүүд мөн нээлттэй сонсголын арга хэмжээг зохион байгуулсан. Баасан гарагт гэтэл төр нийгмийн ахмад зүтгэлтнүүдийг оролцуулсан санал авах арга хэмжээ болж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бодлогын баримт бичгийн боловсролтой явцын талаар та үзэгчдэд мэдээлэл өгөөч. За юуны төрөнд бол энэ одоо Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтал хэмээх бодлогын одоо том баримт бичгийг боловсруулах шаардлагын талаар ихэж би ганц нэг өгүүлбэр хэлье гэж бодож байна. За энэ 21-р зуунд бол шинжлэх ухааны технологийн эрен үед бид амьдарч байна. Энэ хугацаанд бол хөгжил гэдэг бол маш асар их хурдтай явцтай байна. За ийм үед бол бид бол одоо хөгжлийн бодлогоо алсын хараатай шинжлэх ухааны төсөлтөд тодорхойлох зайлшгүй шаардлагатай байгаа. Тийм учраас улсын хурлын даргын захирамжаар одоо улсын хурл дахь нам эвслийн 3 бүлгийн даргын ахалуулсан ажлын хэсэг байгуулагдсан. За энэ ажлын хэсгийн хүрээнд бол эхлээд одоо бодлогын баримт бичгийн эхний төслийг бэлэн болгосон байгаа. Гэхдээ энийг шууд одоо батлахгүйгээр эхлээд одоо шатны баахан хилцүүлэг явуулж байгаа. За өнөөдөр ихэд бид 7 дахь удаагийн хилцүүлэг зохион байгууллаа. Өмнө нь бол одоо улс төрийн намуудын оролцоотой бизнес эрхлэгчдийн төрийн бас байгууллагын төлөөлөл, төрийн байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөлөл гэд эрдэмтэд судлаачд гадаадын одоо дипломат албаны ажилтнууд гэд олон одоо оролцогч талуудын оролцоо хангаж хилцүүлгийг зохион байгуулсан. Хилцүүлгийн явцад бол маш их одоо чухал үнэтэй саналууд гарч ирж байгаа. Тэгээд бид бол энэ бодлогын баримт бичгийг бол саяны хилцүүлгийн шатанд гарсан гол саналыг тусгаад одоо ойрын үед өргөн мэдүүлэх зүйтэй гэж боловсруулалтын шатыг бол одоо нэлээд хурдвчлах шатанд орж байгаа. За тэгэхээр энэний өмнө бол бас би онцлж нэг зүйлийг хэлэх зүйтэй гэж бодож байна. Энэ үг зэрэг саяхан бол улсын хурлын нэгдсэн чуулганаар хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг эцэслэн баталсан байна. За энэ бол өөр чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл бид урд нь бол одоо бол ямарсан урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байна уу бол байгаа. Гагцгүй тэр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх арга механизмыг зогсуулсан тийм хууль байхгүй байсан. Тэрнээсээ болоод одоо ээлжид улсын хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аль нэг нам эвслийн бүлгийн засгийн газар бол төрийн одоо тасралтгүй доктортой бодлогыг хэрэгжүүлэхгүй, залгам чанар байхгүй маш их амлалт аваад тэр амлалтан дээр бол нөгөө хязгаарлагдмал санхүүгийн нөөцийг хамаагүй засаж ингээд одоо хөгжлийн тухай асуудал биш, өөр сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх асуудал руу илүү явж ирсэн. Тэгэхээр энийг бас иргэн бүрийн амьдралд нөлөөлөд байсан. Тий, энэ бол бас одоо иргэн бүрийн амьдралд яхахгүй нөлөөлж ирсэн. Тэгвэл одоо энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлагдсанаар бол одоо сонгуульд оролцох ямарваа нэг нам эвслийн бүлэг за нэр дэвшигчд бол урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримталд нийцүүлж мөрийн хөтөлбөрөөр боловсруулах. За тэр мөрийн хөтөлбөрийг нь бол одоо аудитын үндэсний газраар одоо хянуулж байж тэгээд нэр дэвших одоо хөтөлбөрөөр батлуулах
ийм одоо механизмыг бол энэ хуулинд тусгаж өгсөн байна. Тэгэхээр энэ хууль батлагдлаа гэдэг нь бол одоо хөгжлийн урт хугацааны одоо доктортой хөгжлийн бодлогын эрхцийн орчин бол сайн бүрдлээ өсөг. Одоо бид гагсгүй энэ одоо хил сүүлгийн шатанд явж байгаа үзэл баримтлалаа одоо өргөн барьж батлуулах ажил үлдээд байна. Тэгэхээр улсын их оролт судалтай 3 бүлгийн дарга нар ахалж ажиллаж байгаа одоо манай өмнөх нэвтрүүлгээр ороод ерөнхийдөө төслийн одоо агуулга 30 он хүртэлх хөгжлийн бодлого төлөлтийн талаарх төсөөллийг ярьсан байгаа л да. Тэгэхээр яг төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудал одоо голлон яригдж байгаагийн хувьд та бас ямар мэдээлэл өгөх вэ? Тэгэхээр энэ бол яг ерөнхийдөө бол 15 одоо гишүүнээс үлдсэн том ажлын хэсэг байгаа. Дээр нь дэд ажлын хэсэг байж байгаа. Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бол одоо эрдэмтэд судлаач, төрийн бас байгууллагын төлөөлөл, мэрэгжлийн байгууллагуудын төлөөлөл гээд маш өргөн өрөөтэй ажлын хэсэг ажиллаж байгаа л да. Тэгэхээр энэ хугацаанд бол ямар ч гэсэн одоо тэр ажлын хэсгийн анхны боловсруулсан тэр үзэл баримтлал дээр тусгагдсан зарим дутуу төлөмөх зүйлүүдийг бол илүү боловсронгоолох ийм одоо сайхан санаачлагууд гарч ирлээ. Энийг бол бид бол аль болох одоо зөв байдлаар тусгаж өргөн барихаар төлөвлөж байгаа ийм боловсрол олдож байгаа нь бол олз урагштай зүйл гэж бодож байгаа. Тэгэхээр 2030 он хүртэл Монгол улсын хөгжлийн одоо тулгуурыг яг аль цэг дээр харж байгаа вэ? Тийм, энэ бол энэ явж эцсийн эцэст бол альва хөгжлийн гол шалгуур үзүүлэлт бол одоо хүн амын элбэг хангалуун сайхан эрүүл аж төрөх тэр нөхцөл болзоо бүрдүүлэх асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл дээр бол ямар ч гэсэн одоо шинэлэг одоо амжиргаатай дундаж түүнээс дээш шинэлэг амжиргаатай хүн амын бүлгийн эзлэх хувийн жинг бол 80% хүрэх ийм одоо зорилтыг бол тодорхойлж байгаа. За энэ зорилт бол зөвхөн лозунгийн шинжтэй гэхээсээ илүү энийг хангах одоо арга замыг мэдээж салбар төсвөр дээр тодорхойлж байгаа. Жишээлбэл одоо юу гэдгийг бензин шатахуун гэхэд бид өнөөдөр бол 100% одоо импортын хараат байдалтай байна шүү дээ. Тэгвэл бензин шатахуунаа бол одоо хэрэгцээг дотоодны хувилбарлаар хангах зорилт тавьдаг ч юм уу. Эсвэл одоо эрчим хүчний тэр дотроос сэргээгдэх эрчим хүчний нөөцийг хөгжүүлэх асуудал бас илүү сайн тодорхой тавигдж байгаа. За дээр нь бол одоо хөдөө аж ахуй түүний дотор мал аж ахуйн салбарыг бол улс орны эдийн засгийн тулгуур салбар болгож илүү тодорхой хөгжүүлэх. За дан одоо уул уурхайн салбараас хараат эдийн засгтаа нэг тулгууртай эдийн засаг биш, олон тулгууртай ийм эдийн засагт шилжих гээд тэр саяны том зорилтыг хэрэгжүүлэх эдийн засгийн үндсийг нь бол тодорхой болгож тусгаж өгч байгаа. Тэгэхээр дэд ажлын хэсэг бол 2 удаа байгуулагдсан тийм ээ. Эхний дэд ажил бол бүрэн судалгааг 40 он хүртэл хийсэн байсан шүү дээ. Хоёр дахь одоо ажлын хэсэг бол дэд ажлын хэсэг бол өнөөдөр яг ямар зүйл дээр анхаарал хандуулж ажиллаж байгаа юм лөө? Тэгээ энэ бол дэд ажлын хэсэг бол 2 шаттай үйл ажиллагаа хийсэн л да. Эхний шатанд бол тэр одоо үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судлаачдын оролцоотойгоор бол Монгол улсын хөгжлийн өнөөгийн одоо хөрсөн төвшөнд бол маш нарийн одоо судалгаа хийсэн л дээ. Энэ судалгаанд тулгуурлаж агаад энэ одоо урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг энэ төслийг бол одоо дараагийн байгуулагдсан ажлын дэд хэсэг бол боловсруулсан байна. Тэгэхээр хоёр дахь одоо ажлын хэсгийн гол санаа нь юу гэх зэрэг энэ одоо бодлогын баримт бичиг нь бол хэтэрхий тийм лозунгийн шинжтэй олон одоо зорилтын жагсаалт маягаар биш, аль болох одоо товч тодорхой зорилттой тэрнийг одоо хэмжих шалгуур үзүүлэлттэй тэгээд одоо хэрэгжүүлэх бүрэн боломжтой энэ бүх нөхцөлийг энэ зарчмыг баримталж одоо ажилласан гэж хэлж болно. Нөгөө талаар бол одоо саяны миний дээр дурдсан хөгжлийн бодлого төлөлтийн тухай хууль дээр бол энэ бичиг баримт батлагдлаа гэхэд хэрэгжилтийн авцтанд бол одоо 2-4 жил тутам бол хөндлөнгийн одоо дүн шинжилгээ хийгээд үнэлгээ хийгээд явсанд нь бол бас сайжруулах боломж бас байгаа гэж үзэж байгаа. Бидний амьдралын салшгүй нэг хэсэг бол урлаг, нийгмийн амьдралын чухал хэсэг бол хууль. Бүгдээрээ урлагаан дэмжиж хуулийн дээдлцгээе.
Улсын хурал сонгуулийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах 3 хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Тэгэхээр эдгээр хуулийг нэгтгэх том ажлын хэсэг байгуулагдсан байгаа шүү дээ. Яг энэ ажлын хэсгийн явц ямар байна вэ? За яг өнөөдөр бол улсын хуралд бол улсын хурлын гишүүн Бурмаа нарын өргөн мэдүүлсэн сонгуулийн тухай хууль тодруулж ирэх юм бол ерөнхийлөгчийн сонгууль, улсын хурлын сонгууль, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийг хамтдагч нэг хууль болгож өргөн мэдүүлсэн хуулийн төсөл байна. Ижүүрэн шинжтэй. За энэ дээр нэмж бол улсын хурлын гишүүн Сумдын Батболд нарын өргөн мэдүүлсэн улсын хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. За дээр нь Баасанхүү нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн мөн улсын хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэгдээд анхны хэлэлцүүлгийн шатанд явж байна. За энэ 3 хуулийн төслийг бол анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэж хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулагдсан байгаа. За ажлын хэсгийг бол би яахалж байгаа. Саяхан байгуулагдсан л да. За энэ хугацаанд бол ажлын хэсгийн гишүүд нэг удаа хуралдсан. За хуралдаад бол бид нар ямар шийдвэр гаргасан бэ зэрэг ерөнхийдөө бол Бурмаа гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг суур болгож аваад тэрэн дээрээ бол нөгөө 2 төслийг суулгаад за тэгээд энэ 3 төслийн давхсаж байгаа зүйлүүд нь юу байна? За ялгаатай зүйл нь юу байна гэдэг дээр анализ хийгээд тэгээд тэрэн дотроос хамгийн гол нь процессын шинжтэй зүйлүүд угаасаа энэ эдгээр хуулийн төсөл сайн тусгагдсан байна. Хамгийн гол нь зарчмын шинжтэй санал нийлэхгүй байгаа. Зайлшгүй улсын хурал дахь намын эслийн бүлгүүд зөвшөөрлөх шаардлагатай ямар асуудлууд байна гэдгийг тодруулсан. За энэ дээр бол нэг хэдхэн зүйл байгаа. За нэгдүгээр сонгуулийн тогтолцооны хувьд бол энэ 3 хуулийн төсөлд аль алин дээр нь бол холимог тогтолцоог авъя гэж оруулж ирсэн байна. Тэгвэл холимог тогтолцоо дотроо 48-ыг бол нэг мандаттай жижиг тойрог болох уу эсвэл одоогийн хуульд байгаа шигэ олон мандаттай томсгосон тойрог байх уу гэдэг асуудал. За тэгээд намын эслийн бүлгээс нэр дэвшигтэр 28%-ийн хувьд бол энийг бол бас ямар байдлаар ямар ч тохиолдолд бол тэр нөгөө нэр дэвшигчийн нэр нь нэл тод байх энэ асуудлыг яаж зохицуулах уу гэдэг дээр ингээд тогтолцооны хувьд бол ярих асуудал байгаа. Нэгдүгээр асуудал. За хоёр дахь асуудал бол улсын хурлын сонгуультай орон нутгийн сонгуулийг хамт явуулах уу гэдэг хоёр дахь зарчмын шинжтэй асуудал байна. За энэ дээр бол яг улсын хурал дахь намын эслийн бүлгүүдийн санал бол зарим талаар ялгаатай байна. За яг энэ бүх сонгуулийг бол ингээд нэгэн зэрэг явуулахад боломж байна уу гэж эргэлзэх тал байна. Тэгтээ бас нийслэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг бол улсын хурлын сонгуультай хамт явуулах нь бол ач холбогдолтой зардал цаг хугацааг хэмнэх иргэдийг улс төржүүлэхгүй байх, талцуулахгүй байх. Тэр сонгуульд зарцуулсан улс төржилт зарцуулсан цаг хугацааг бол бүтээн байгуулалтанд зарцуулах гэдэг ийм ач холбогдол бол байгаа гэж бодож байгаа. За энэ дээр бас мэдээж бас зөвшөөрөх ёстой гэж бодож байгаа. За гурав дахь нь бол яг энэ санал толгох төхөөрөмжийн асуудал байгаа. За энэ дээр бол бас санал толгох төхөөрөмжээр тоолохын зэрэгцээ бас бүгдийн дахиад гараар толж баталгаажуулна гэж яриад байгаа юм л да. Тэгэхээр энэ дээр бол бид ч бас 21-р зуунд шинжлэх ухааны технологийн эрен үед, дэвшлийн үед амьдарч байгаа нөхцөлд бол энэ хөрсөн төвшөнгөө улам сайжруулахын оронд бол тэрнээс ухрах тухай асуудал бол бас байж болохгүй гэж би бас хөв гишүүний хувьд үзэж байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд бол жишээл ерөнхийлөгчийн сонгуулиар бол санал толгох төхөөрөмжөөр тоолсон юун дээр бол хяналтын толгой явуулсан. Нийтдээ улсын хэмжээний 340-од хэсэг дээр тоолго явуулсан байна. Тэрний мэдээллийг нэг бүрчлэн авч үзсэн. Тэгэхэд бол нэг ч зөрөө гараагүй. Тэгэхээр энэ бол бас хийдэмий ингээд улс төрийн үүднээс энэ асуудалд бол хардл зэрэг үүсгэхээсээ илүү энэ дээр бол тодорхой ингээд итгэл үнэмшилтэй болох тал дээр бол бод байдлаар туршилт хийгээд үзсэн ч болно гэж бодож байгаа. Тийм учраас өнөөдөр бол улсын хурлын даргын дээрх зүйлийн хурал дээр бид нар яриад эх 7 хоногийн 1 дэх өдрийн бүлгүүдийн хурал дээр сонгуулийн ерөнхий хороо бол тэр санал толгох төхөөрөмж авсраад
бүх гишүүд дээр өөрснөө яг сонгуульд оролцож байгаа маягтаар саналаа өгөөд тэрийг туршаад үзүүлээч. Тэгээд тэрийг тайлбарлаж ойлгуулаач гэдэг ийм чиглэл өгч байгаа. А дээр нь одоо улсын хурлаас гадуур байгаа намуудын хувьд бол гадна байгаа намуудын хувьд мөн адилхан сонгуулийн ерөнхийгээр өөр дээрээ хашаад бас энэ юм нөхцөл байдлыг харуулах нь зүйтэй гэж. Тэгээ биечлэн яг нүдэрээ танилцах тэм боломж олгоё гэж ярьж байгаа. За тэгээд мэдээж яг энэ хэрвээ зөвшөлсөх тохиолдолд бол энэ бол хяналтын тоог одоо нэмэгдүүлэх одоо тэгээд санамсрог байдлаар шоодож одоо ямар ч дурын одоо хэсэг дээр тоолох тэр боломжийг олох боломж байгаа гэж бодож байгаа. Ийм үндсэн 3 асуудал байна. Түүнээс бусад асуудлууд дээр нэг тэгээ бусад асуудлаар бол ер нь бол сонгуулийн хооронд бол манай сонгуулийн хууль улам боловсронгуйлж байгаа шүү дээ. Тэгэхдээ одоогийн мөрдөж байгаа сонгуулийн хууль дээр ч гэсэн сайжруулах шаардлагатай процессын шинжилт олон асуудал байна. Энийг бол Бурмаа нарын гишүүний өргөн барьсан хуулийн дэвсэл дээр маш сайн оруулсан байна. Тэгэхээр сонгуулийн тухай бол нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар сая яригдсан 3 зүйлээс бусдаар бол зөвшөлдсөн гэж ойлгож болох уу? Гэхдээ яг мэрсэр ганц нэг асуудлууд бол бий л дээ. Яг тэр бол нэг том шинжтэй одоо тэр маргааны шинжтэй асуудал биш байна. За өнгөрсөн пүрэв гарагийн чуулган дээр сонгуулийн хуультай холбоотой асуудлаар бас тодорхойгүй нөхцөл байдал үүсэн байгаа тийм ээ. Тэгэхээр төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьар та үүнд ямар тайлбар хэлэх вэ? Ер нь бол одоо хууль тогтоох дээд байгууллага улсын хурлын үйл ажиллагаа тасралтгүй л явж явах ёстой. Өөрөөр хэлбэл бид бол одоо улс орны эдийн засгийн нөхцөл байдал ийм хүндрэлтэй байгаа үед бол бид давхар одоо улс төрийн үүднээс төрийг хямрах, төрийн ажил цаад хийх асуудал өөрөө зохимжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нэг хуулийг нөгөө хуулиар барьсаалах ийм одоо маягаар одоо ингээд асуудал хандах юм бол болохгүй. Энэ одоо улсын хурлаар батлагдж байгаа аль ч хууль бол Монголын нийт ард түмний төлөө үйлчлэх ёстой нийтлэг одоо зохицуулттай хууль учраас энэ дээр одоо чиний миний хууль гэж ингэж асуудалд бол хандаж болохгүй гэж бодож байгаа. Тийм учраас энэ одоо бид бол завсарлага аваад л ингээд хойшлуулад авах тусмаа улс орны одоо амьдрал нийгмийн эдийн засгийн амьдралд тулгамдж байгаа олон асуудлыг шийдэх цаг хугацаагаа хийдэмий алдан шүү дээ. Тийм учраас одоо би бол энэ завшааныг ашиглаад бас одоо улсын хурлд суудалтай нам эвслийн бүлгүүдэд бол одоо үлдэж байгаа бүрэн эрхийнхээ хугацаанд бол одоо улсын их орныхоо тулгамдсан асуудлыг шийдэх чиглэгдсэн гол одоо хууль шийдвэрийг гаргахын төлөө бүгдээрээ хамтдаа ажиллая гэж бас уриалмаар байна. За та тэгэхээр гол хуулиуд гэдэг зүйлийг сая дурдлаа. Улсын хурлын дарга болон улсын хурлын бүх гишүүд энэ бол маш хариуцлагатай үе гэдгийг онцолж байгаа. Тэгэхээр эдгээр хуулиудаас гадна цаашид үлдсэн хугацаанд ямар хуулиуд дээр анхаарал хандуулж ажиллах ёстой гэж та үзэж байна вэ? Ер нь бол 2015 оны намрын ээлж чуулганаар хэлцэх асуудлын жагсаалтыг бол чуулганыхэнд бол улсын их хурлын одоо даргын захирамжаар баталсан байна. Нийтдээ 27 хууль хэлцэж батлая гэж одоо төлөвлөсөн байна. За эндээс одоогийн байдлаар одоо сая өршөөлийн тухай хууль ямар ч гэсэн удсан ч гэсэн баталж амжлаа. За Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуулийг бас баталлаа. Хүний хөгжил сангийн тухай хуулийн төслийг баталлаа. Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг баталлаа. Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг бас баталлаа. За дээр нь бол одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг бас баталлаа. Төрийн албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Эрүүгийн хууль зөрчлийн тухай хуулийн шинжилсэн хариулгыг бас баталлаа. За хамтын тэтгэврийн тухай хуулийг бас баталлаа. Гэх мэт бас ч гэж нэлээд одоо томоохон хуулиудыг бол баталж амжсан л да. Тий, нийгмийн эдийн засгийн ач холбогдолтой. Одоо санал үлдэж байгаа бас чухал хуулиуд байна. Энэ төрийн албаны тухай хуулийн одоо нэмэлт өөрчлөлт шилжсэн хариулгын хууль үлдэж байна. За мэдээ сонгуулийн тухай хууль байна. За дээр нь одоо яг энэ органик хүнсний тухай хууль гэх мэт одоо тодорхой хуулиудыг бол бас бид ойрын хугацаанд бол зайлшгүй батлах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэнгэрийн дор төрснийх хураан нараан дээжилцгээе. Төрийн дор төрснийх хуйлаан Монгол ёсон дээдэлцгээе.
хамгийн сүүлд хизээ Баян Улгийн аймагт бас очсон бай. За би одоо тойрогтод өнгөрсөн саяхан бас очиод ирлээ, уржиг дээр ирсэн. Тэгэхээр төр засгийн зүгээс алслагдсан бүс нутгийн иргэдийн амжиргаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэлээд олон арга хэмжээ хэрэгжүүлж байна. Нэр бүхэн улсын хурлын гишүүдээс төвөөс алслагдсан аймагуудын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой хуулийн төслийг өргөн барьсан байгаа шүү дээ. Ер нь бол одоо баруун 3 аймагт бол хотоос Улаанбаатар хотоос одоо 1500-600-аас одоо дээш километр алслагдсан зайд оршдог. Зарим сумд нь бол 2000 гаруй километр зайд оршдог шүү дээ. За эндээсээ хамаарат жишээл хотын хаяанд байгаа Төв аймгийн иргэний амжиргаа, Баян Улгийн аймгийн хамгийн одоо захын сумд байгаа иргэний амжиргаа үйлчлэгээ харьцуулахын аргагүй бас хүндрэл бэрхшээл байдаг л та. Хамгийн над зах нь одоо ямарваа нэг иргэн бие эмчлүүлэхийн тулд Улаанбаатарт ирэхийн тулд бол одоо зөвхөн онгоцоор гарах зардал гэхэд бол одоо хоёр талдаа бараг 1700 гаруй төгрөг 700 төгрөгчтэй 700 мянган гаруй төгрөг гарч байгаа шүү дээ. За тэгээд бусад нэмэлт зардал гарна. Тэгэхээр энэ бол одоо алслагдсан байдлаар нь ер нь бол одоо төр засгаас ялгууртай хандах тодорхой бодлого явуулах зайлшгүй шаардлага гарсан. За энийг бол одоо улсын хурал дахь одоо намын эвслийн бүлгүүд олон талаас нь ярьсан. Засгийн газар бас ярьсан. Энэ үндсэн дээр бол саяхан одоо засгийн газраас чухал шийдвэр гаргасан та. Энэ бол одоо алслагдсан аймагуудын хувьд бол бензин шатахууны үнийг Улаанбаатар хотын одоо үнэтэй ойролцоо түвшинд барих шийдвэр гаргаад энэ хэрэгжиж эхэллээ. За энийг бол иргэдээ бол маш сайн хүлээж авч байна. Ягаад гэвэл өнөөдөр бол бензин шатахуун хэрэгэлдэггүй айл өрөх гэж байхгүй. Бензин нэг мэдлэр өнөртг нь бол шууд амжиргаанд нөлөөлж байна. Тэгээ ерөөсөө л одоо ямар ч бараа товарын өөрийн өртөгт нь бол бензин шатахуун тээврийн зардал нь 30-аас 40% эзэлдэг юм байна. Тэгэхээр шууд амжиргааны түвшин шууд нөлөөлдөг одоо суур зардал гэж үздэг шүү дээ. Тийм учраас одоо жишээл А92 бензин гэхэд бол Баян Улгийн аймагт 1850 төгрөг байсан бол одоо 1660 төгрөг боллоо. 190 төгрөгөөр одоо хямдарч байгаа гэсэн үг тийм. Энэ бол одоо иргэдийн амжиргаанд эдийн засгийн нэг хямралтай үед бол бас бодит одоо нэмжлэг үзүүлэх юм чухал шийдвэр боллоо гэж хардсан хүлээж авч байна. Тэгэхээр энийг бол одоо яг мэдээж нэг татврын зогсуулт хийх замаар ингээд хийсэн. Цаашдаа энийг бол Монголын төр бол бас одоо аль болох тогтвортой барих юм бодлого явуулах хэрэгтэй. Үнэт бол шатахууны импортлогч компаниудын одоо та бас дэмжих энэ бодлогыг бол алслагдсан байдлаар одоо ялгууртай хандах байдлыг бол одоо энэ одоо зөв бодлогыг бол цааш нь үргэлжлүүлэх тогтвортой барих ёстой гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл тухайн иргэн одоо Улаанбаатарын дэргэд амьдрах эсвэл одоо 2000 км алслагдсан зайд амьдрах нь бол тэр иргэний буруу биш учраас энэ дээр бол ийм одоо бодлого баримтлах нь зүйтэй гэж үзэж байгаа. За зөвлөгаар олгогдсон эрхтгийш байх нь зөвхтэй. Яг үнэтэй шууд тэгж ойлгож байна. За энэний зэрэгцээ бол бас саяхан бас одоо улсын хурлын нэр бүхий гишүүд бид хамтраад за энэ дээр бол одоо зөвхөн ардсан намч биш одоо бус нам бүлгийн гишүүд хамтраад өргөн барьсан л да. За энэ бол одоо аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан байгаа. За энэ хуулийн төслийн ёсоор бол Улаанбаатараас алслагдсан зайгаар нь хамааруулаад орлогын албан татвараас чөлөөлөх тухай заалт орж байгаа. Эдийн засгийн хямралтай энэ үед бас орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд дэмжих хуулийн төсөл өргөн барьлаа. Энэ хуулийн төсөл маань одоо бүсийн нэмэгдлийн тухай хуулийг урд нь бид өргөн барьж байсан. Энэ хуулийг жоохон өөрчилж одоо Улаанбаатар хотоос Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, дааслагдсан бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжих одоо энэ бүсийн хөнгөлөлтийн тухай хуулийг өргөн барьж байна. Улаанбаатар хотоос 600 км хүртэлх зайд байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татврыг 20%-аар 600-аас 1000 км-ийн зайд байрлаж байгаа хөдөө орон нутагт байж байгаа аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татврыг 50%-аар 1000-аас дээш км зайд байрлаж байгаа орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татврыг 90%-аар хэмжүүлэх ийм саналыг оруулж ирж байгаа юм. Яагаад үүнийг оруулж ирж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр Монгол улс төвлөрөл хит байна. Хоёрдугаар үндсэндээ эдийн засгийн гол үйлдвэрлэл үйлчилгээ бол энэ төвийн бүсүүдтэй бий болсон хөдөө орон нутгад ажилгүйд нэмэгдэж байгаа. Дээр нь эдийн засгийн хямралтай үед бол аж ахуйн нэгжүүдэд хэмжих тодорхой арга хэмжээнүүдийг
авах ёстой гэж 10 аймагуудаас одоо аслагдсан аймагуудаас сонгогдсон гишүүд энэ хуулийг санаачилж байгаамаа. Тэгэхээр хөдөө орон нутагт бизнес эрхлэн ажлын байр бий болгоно гэдэг бол бас хамгийн хүнд бэрхшээлтэй ийм ажил байдаг. Тэгэхээр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн одоо өртөгт нөлөөлдөг хамгийн гол нөлөө бол энэ татврын асуудлууд, нөөтийн татвар байна, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар байна. Тэгээд энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 600 км-ээс дээшээ одоо аслагдсан орон нутагт бизнес эрхэлж байгаа хүмүүс маань бол одоо 10% татвар төлж байгаа бол 5% татвар төлнө. 1000-аас дээш километрт одоо бизнес эрхлэж байгаа Баян Үйлгийн ховд зэрэг аймагуд бизнес эрхлэж байгаа бизнес эрхлэгчдийн албан татвар одоогийн 10% 1% болох. Өвсгөл аймгийн хэмжээнд бол одоогийн 10% төлж байгаа татвар маань 5% болж өнгөрөх энэ хөнгөлтийг үзүүлэх ийм хуулийн төсөл байгаамаа. Нийслэлээс алслагдмал амьдарч байгаа бүс нутгийн ард иргэдэд бас хайтад огтой амьдрах за бас хөнгөлтүүдийг эдлүүлэх ийм одоо зорилго агуулж байгаа. За нийслэлээс одоо их алслагдмал амьдарч байгаа аймаг орон нутгийн иргэд маань яг адилхан одоо цалин хангамж авж байгаа мөртлөө хамаагүй үнэтэй бензин шатхуу, хамаагүй үнэтэй одоо бараа бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа. За энэ дээр бол одоо бензин шатхууны хувьд бол бид бас ихний алхмуудыг хийгээд улс орон даяар бас нэг үнэтэй болох энэ алхмуудыг хийгээд явж байгаа. За дараагийн энэ алхам бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварт өөрчлөлт оруулснараа бол за энэ хуулинд өөрчлөлт оруулснаар бол бас алслагдмал энэ бүс нутагт бас аж ахуйн нэгжүүд үе даалгаа нээж хөрөнгө оруулалтууд нэмэгдэх ийм аятаа тогтоо аятаа таата ийм орчин бүрднэ гэж ингэж үзэж байна. Ингэснээр бол ажлын байр нэмэгдэнэ. Ингэснээр бол тэнд одоо алслагдмал бүс нутгууд бизнес эсгэлэн хөгжих ийм сайхан болцоо нэгднэ гэж ингэж бодож байна. Энэгээр бас Улаанбаатараас 1000-аас дээш километр алслагдсан байршилтай аймгийн хувьд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 90% одоо хөнгөлөх ийм одоо зөвлөлт тарж байгаа. Энэ бол бас л одоо тэр алслагдсан бүс нутагт бол бизнесийг дэмжих юм чухал шийдвэр болж байна гэж үзэж байгаа. За энэ зэрэгцээ бол одоо малчтын маань тэтгэврт хамрагдах төвшин бол бас одоо бага. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалд бол нийт малчтын 11% хамрагдаж байгаа. Мөн адилхан одоо бидний хэдэн гишүүд бол энэ хуульд өөрчлөлт оруулж өргөн бариад одоо хэрэгсүүлгийн шатнд байгаа. За энэ хуулиар бол нийгмийн даатгалын шимтгэл төлсөн малчны 1 жилийг 1 жил 2 сар болгож тооцохоор болж байгаа. За энэ бол бас л одоо малчтын тэтгэврт хамрагдах хад бол хөшөөрөг болно гэж үзэж байгаа. Монгол улсын их хурл парламент дэмэн аппликейшн. Улсын хурлын үйл ажиллагааг нээлттэй шуурхай иргэн танд хүргэх парламент цэгийн аппликейшн. Улсын хурлын гишүүдийн танилцуулгын холбогдох мэдээлэл, улсын хурлын байнгын хороод чуулганы нэгдсэн хуралдааны тойм, Монгол улсын нэгдсэн төсвийн талаар болон Монгол улсын их хурл, улсын хурлын тамгын газрын үйл ажиллагааны талаар өдөр тутмын мэдээллийг парламент дэмэн аппликейшнс үзэж танилцаарай. Улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн өргөдөг. Улсын хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Улсын хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын орооны дарга Баке энэ удаагийн нэвтрүүлэгт оролцлоо.